Hi guys, Чингүн байна. Чингүниverse channel-д тавтай морил. Аллаг хийж байгаа ихэнх хүмүүс ер нь эрэгтэй байгаад байна шүү. Тийм болохоор би түүхэнд ямар нэгэн байдлаар эмэгтэй халуурчид байдсан болоо гэж судалж үзлээ. Харин өнөөдрийн бичлэгээр бүгдээрээ эмэгтэй халуурчид түүхэнд эрэгтэй халуурчдаасаа ямар сэтгэл зүйн онцлогтой байсан, яагаад аллаг хийж исэн гэдгийн талаар ярилцах болно. Тийм болохоор та бүхэн бичлэгтэйгээ хамтаагаарай. Чингүниverse үргэлжилж байна. Like and subscribe хийхээ бас битгий мартаарай. Let's go. За энэ эмэгтэй халуурчдын хамгийн гол зорилго нь яг юу вэ гэдэг талаар хэдүүлээ ярилцъя. Энэ гол зорилго нь юу вэ гэсэн чинь ерөөсөө нэг жоохон тогоо тойрсон юм бас байдаг юм байна. Эмэгтэй хүмүүс ерөнхийдөө дандаа тийм ойр орчныхоо хүмүүсийг хүндэрдэг. Ойр орчныхоо хүмүүст хаалтдаг. Тийм байгаад байна. Яг ингээд судлаад үзэхээр хамгийн ихний гарч ирж байгаа 5 жишээ нь лав дандаа нэг тийм өш хонзон сансан, өмжээдсэн ийм асуудал гарч ирээд байна. Тийм болохоор эмэгтэй цуврал алуурчдын хамгийн их гаргадаг бас хамгийн их хохирогчд нь дандаа ойр орчных нь хүмүүс эсвэл X эсвэл crush эсвэл тийм хүрч чадаагүй барьж авч чадаагүй тийм зориг мөрөөдөл тийм юмнууд нэгээд байна. Тийм болохоор эмэгтэй цуврал алуурчид хэрвээ та нарын ойр хавьд эмэгтэй цуврал алуурчин байх юм бол чамаас эхлэх нь байна шүү. Болгоомжтой байгаарай. Дараагийн сэдв маань юу вэ гэхээр аллаг үйлдэх арга барилын нэрнэ. Аллаг үйлдэх арга барил нь юу вэ гэхээр эмэгтэй цуврал алуурчид аллага үйлдэхдээ ерөөсөө хүч ашигладаг. Мэдээж эрэгтэй үнтэй эмэгтэй хүн барилдаад дийлэхгүй, ноцолдоод дийлэхгүй, гар барилдаад дийлэхгүй. Яг бас барилдчих нэг нь байгалах л. Тэгэхдээ эмэгтэйчүүдийн ашигладаг хамгийн гол зэвсэг нь жижиг сажиг юм. Тэр нь жижигэн сэрээ мэрээ савх мах юм биш. Хор нэг тийм ийм тойруулсан аргаар эсвэл нэг жишээ байгаа байхгүй юу? Энэ жишээн дээр юу гардаг вэ гэхлээр энэ эмэгтэй алуурчин нэг залуутай дандаа бэлгийн харилцаанд орж явахдаа нөгөө нь алдаг. Эрэгтэйчүүдийн хамгийн эмзэг сэдв дээр тулгуурлаад нөгөөний цааш нь харалдаг. Тэгэнгүүт бэлгийн ажил хийж явах явцдаа нөгөө хүнийгөө бууддаг тийм цуврал алуурчин байгаа байхгүй. Ямар ч байсан 6 хүнийг ингэж цааш нь харуулсан. 6 хүнийг. 6 эрэгтэй унжээ. Харилцааных нь хүрээ яадаг вэ гэхэлэр хэрвээ эрэгтэй цуврал алуурчинтай та буруу газраа буруу цаг үедээ таарах юм бол шууд тохирогч. Бас ингээд төлөвлөгдөн. За энэ хүнийг сонгож авъя да гэд эрэгтэй алуурчд бол ингээд төлөвлөдөг байна. Эмэгтэй цуврал алуурчны хувьд тэгдэггүй байна. Эмэгтэй цуврал алуурчин болохоор дандаа нэг тийм энэ айгүй зөвүүн босстой гэж бодсон. Эсвэл захирлыгаа ямар нэгэн байдлаар үш сансан. Эсвэл ямар ч байсан гудамжинд таарсан хүний бол хохирогчороо сонгож авахгүй л гэсэн. За дараагийн гэмт хэрэг үйлдэх давтамж. За эрэгтэй цуврал алуурчд бол ойрхон гүйцэтгэждэг талтай. Айгүй олныг. Ингээд 100 гаруй хүн алсан эрэгтэй цуврал алуурчид ч байна. Эсвэл сарын дотор 2-ыг устгасан ч байна. Эсвэл 2 сарын дотор 1-ийг. Харин эмэгтэй цуврал алуурчдын үед яадаг вэ гэхээр эмэгтэй цуврал алуурчид маань яадаг вэ? Амар манай тал юм шиг Манай эмэгтэй цуврал алуурчид бол ерөнхийдөө. Тэнгүүд эмэгтэй цуврал алуурчид маань айгүй тийм удаан хугацааны төлөвлөлттэй, плантай. Нэг тийм цагдаагийн кино энэ төр юм дээр гардаг шүү дээ. Нэг юм борд зоочвол тэрэн дээр гэл юм хатгцсан. Тэрэн шиг за энэ хүн энэ үед нэг сул олон доо баг дараа жилийн цагаан сараар надад залхахт нь би зөрүүлээд баг нэг ийм юм боддог, төлөвлөдөг байна. За дараагийн сэтгэл зүйн онцлогын талаар ярив. За ерөнхийдөө цуврал алуурчид ингээд хүн алдаг ингээд ийм харгас хэрцгий зүйл хийдэг хүмүүс хоёр төрлийн сэтгэл зүйн онцлогтой байх магадaltaй. Нэг нь юу вэ гэхээр сэтгэц мэдрэлийн сэтгэц мэдрэлийн эмгэг буюу ямар нэгэн байдлаар гэмтэлтэй тархиндаа тархин ажилдгүй асуудал ажиллахгүй л угсаа ажиллахгүй зүгээр арай буруу ажилдаг эсвэл юм цуснууж харах дуртай юм гаж хүсэлтэй гажиг хүмүүс байх боломжтой. Нөгөөх нь юу вэ гэхээр за баг энэ гажиг нөлөөнд нь хүргээд байгаа хүмүүс нь
одоо нөгөө нэг багада ямар нэгэн байдлаар бага насны юм уу өсвөр насны трама авсан байх магадлалтай байд юм байна. Тэгэнгүүт одоо жишээлбэл хой даавтай эсвэл бага ахт нь эцэг их нь салсан, сарнсан тийм тохиолдолд одоо нөгөө хүүхэд өөрийнхөө сэтгэл зүйн дэмэж аваад тэгэнгүүтээ ингээд угаасаа бага насндаа ингээд трауматай болоод ингэчүүл яах вэ гэдэг нь том болоод сэтгцийн өөрчлөлт болоод хүн алах одоо ийм цуврал аллах үйлдэх ийм гол шалтгаан бас болж өгдөг юм байна. Дараагийн сэдв маань юу вэ гэхэлэр одоо ингээд эмэгтэй цуврал алуурчид эрэгтэй цуврал алуурчдын мэрэгжлийн талаар ярилцъя. Эрэгтэй цуврал алуурчид бол ерөнхийдөө тогтсон мэрэгжилгүй байх хандлагатай шүү. Ихэнх нь мэрэгжилгүй байх гэдэг нь юу вэ гэхэлэр ямар нэгэн байдлаар боловсрол эзэмшээгүй, номын дуу сонсоогүй тийм хүмүүс байдаг. Тэгэнгүүтээ энийг одоо надаар ч хэлүүлдэг мэдчихэж байгаа л шүү дээ. Эмэгтэй цуврал алуурчдын мэрэгжил нь ерөнхийдөө их түгээмэл байд юм байна. Ерөнхийдөө ойрхон төстэй. Ямар мэрэгжлүүд байдаг вэ гэхэлэр энэ эмэгтэй цуврал алуурчид эмч байх магадлалтай, хүүхэд асрагч байх магадлалтай, сувлагч байх магадлалтай. Ягаад вэ гэхээр хүмүүстэй ингэж нэг тийм ойроос ажилдаг, эсвэл ингээд хоёулахнаа үлддэг нэг ийм мэрэгчлээ хүмүүс цуврал алга хийх магадлалтай. За одоо харин бүгдээ онцлог нь яриад дуусчлаа. Одоо би та нарт нэг эмэгтэй алуурчны кейсийг танилцуулъя заяа. Энэ эмэгтэй алуурчин нь би бол энэ эмэгтэй алуурчны хэргийг уншаад бол ерөөхдөө бас гайхлаа. Дээрээс нь сэтгэл бас жоох өвдлөө. Уул нь зүгээр л хүн байсан юм байна. Энэ хүн маань болохоор Карла Хомолка. Адууны хомол биш шүү. Зүгээр Карла Хомолка гэдэг нэртэй бүсгүй хүн байсан байна. За энэ хүний маань бага насныхын амьдралыг бүгдээрээ жоохон товчхон судлаа зэ. 1970 оны 5 сарын 4-нд Канадын Онтарио мужид төрсөн. За энэ хүний бага насны амьдрал бол харьцангуй тогтун, дээрэс нь аав ээж нь салсан сарнсан юм ерөөсөө байхгүй. Одоо ингээд зүгээр л энгийн нэг одоо зүгээр л нэг хүүхэд байдэн шүү дээ тий. Ингээд зүгээр аав ээжтэйгээ сайхан өссөн. Бүр нэг айхтар спойл биш. Гэхдээ айхтар хараагүй хяналтгүй биш. Яг л өссөн хүүхэд байгаа байхгүй юу? Одоо ингээд энгийн амьдралаар өссөн. За энэ охин маань яасан бэ гэхлээр 1987 онд тэрээр 17 настайдаа Паул Бернард гэдэг нэг залуутай танилцсан байна. Энэ залуу түүний амьдралыг маш их өөрчилсөн. Тэрээр Паул Бернардтай 17 настайдаа танилцаад үргэлжлүүлээд 3 жилийн урт хугацааны харилцааг эхлүүлсэн. За тэгээд энэ урт хугацааны харилцааныхаа туршид тэрээр ингээд уулзаад инээ тэрээ бараг хамт амьдрыг инээ тэрээдээ тулаад нэгнийхээ аав ээж дээр нь очиж сайхан танилцаад тэгэнгүүтээ за ингээд хэдүүлээ сайхан хоёулаа сайхан амьдрья үр хөвгттэй болёо гэд манай хүн өөрөө бодож ирсэн байна. Гэхдээ энэ эрэгтэй хүний тархинд өөр бодол байсан. Ямар бодол вэ гэхлээр манай Карл одоо хомол маань одоо хомол гэж явчих та тий. Хомол маань доороо нэг охин дүүтэй байсан. Тэр охин дүүг одоо найз залуу нь шохорхсон байна. За тэгээд зогсохгүй энэ хоёр маань 3 жилийн хугацаанд үерхэж явцдаа одоо ингээд бүр ингээд түүхийн төгсгөл рүү очиод үзэх юм бол төгсгөлд болсон нэг юм нь юу вэ гэхээр энэ одоо энэ нөгөө нэг эрэгтэй маань одоо манай хомолын маань найз залуу ямар нэгэн байдлаар хомолыг маань хүчээр одоо хүсээгүй юмыг хийл хийсэн байна. Одоо жишээлбэл ямар ч хэсэн бүр ингээд бие үнэлэх мөнлөх айхтар юм биш л дээ. Гэхдээ одоо жишээлбэл тий аяга угаач юм уу тий. Аяга угаамааргүй гэж бас болно шүү дээ. Маргааш угаач. Тэгсэн ч үгүй аяга. Одоо ингээд манипуляц юм бас хийжсэн. Тэгэнгүүтээ яг гол түүх маань юу вэ гэхээр энэ хоёр нийтдээ ямар ч хэсэн алдартай 4 гэмт хэрэг үйлдсэн байна. Одоо ерөнхийдөө яг тухайн үед өөрсдийнх нь одоо хажууд нь харж ирсэн хүн бол байхгүй л дээ. Гэхдээ өөрсдөө нэг харж байгаа, дээрээс нь хохирогч байгаа. Тэгээд сүүлд нь энэ хоёроос ярилцлага авахад ямар ч байсан нэг тийм 4 одоо юу вэ? Хэрэг нь бодит кейс нь одоо ингэ батлагдсан. Энэ хоёр маань яаж батлагдсан бэ гэхэлэр хүнээ алж явахдаа бичлэг хийж баталгаажуулдаг байсан байна. Ямар тэнэг алуурчин бичлэг хийх. Эдгээр тэгтээ бас нэг бас жоохон гажин л яваад байгаа юм л дээ. Одоо гаж болохоор л энэ хүн алж байгаа бичлэг хийнэ үстэй. Тийм таатай сайхан юм байдаг бичлэг. За тэгэнгүүт энэ хоёр маань дандаа өсвөр насны охтуудыг алдаг байсан. Бидний хохирогчд 4 хохирогч байгаа гэсэн бүгдээрээ 14, 15, 15 настай. Нэг нь Хомолкагийн дүү. Манай Хомолын дүү. За тэр Хомолын дүү хэрэг яаж хүнээсэн талаар бүгдээрээ ярий. Би ярьж өгье. Яасан бэ гэсэн чинь за яг ингээд хөнөөснийхэн дараа бол угаасаа барьж авч чадаагүй.
Тэгэхдээ хин гэдгийг угаасаа хин хүмүүсний угаасаа мэдээгүй. Яг тэгэхээр аав ээж хоёр нь юугээл том охиноо баг дүүгөө хөнөөцөн байна гэж одоо бодох үдээ аимшиг нэг байгаа шүү дээ. Тэнгүүт энэ хоёр сүүлдээ яаж баригдсан бэ гэхээр шүүх хурал хийжсэн бичлэгнийх нь хальсан гарч ирээд тэгээд тэр хоёрын барьж өгөх хамгийн том нотлох баримтаа тэр хоёр маань өөрөө бичээд авсан. Тэгэнгүүтээ тэр нь өөрсдийнх нь өөдөөс ашиглагдсан байна. За тэгэнгүүт энэ хоёр маань яг яаж устгасан бэ гэхээр одоо ингээд Christmas-ийн орой, шинэ зул сарын орой аав ээж хоёр нь гадуур гарцсан байхад Хомолкогийн найз залуу, Хомолкогийн дүү урвуулджээ. Хомолкогийн найз залуугийн гаж хүсэл нь Хомолкогийн дүүтэй бэлгийн харилцаанд орох байсан. Тэгэнгүүт Хомолкогийн найз залуу Хомолког шорцоороод Хомолкой тэр хоёр хамтдаа хүчирхийлсэн байна. Гэхдээ зүгээр ч нэг хүчирхийлээгүй. Тэр хоёр одоо уух юмд нь маш их хэмжээний мансууруулах бодис хийгээд тэгээд мансуурсан байхад нь одоо Хомолкогийн найз залуу хүчиндээд тэгээд тэрнийхээ дараа дахиад их мансууруулах бодис өгөөд яг үхлийнхэн шалтгаан нь мансууруулах бодисны одоо overdose буюу мансууруулах бодис нь ихснээс болоод нас орсон байгаа байхгүй юу. За энэний дараа ерөнхийдөө манай хоёрын яг гол одоо хийдэг гэмт хэрэг нь нэг иймэрдүү төрлийн гэмт хэрэг болчихж байгаа. Өсвөр насны охиныг хүчирхийлдэг, дараа нь амин өнөдөг. Дараагийн охирогч нь хэн бэ гэхлээр Лесли Махафи гэдэг нэг охин байна. Тэрээр 14 настай охин бөгөөд зүгээр л нэг 10 жилийн сурагч байсан. Яаж явж байгаад энэ хоёрын байгаas намайг бөмбөд. Гэхдээ азгуун таарч нөгөө нэг гаж донтой найз залуугийнх нь хараанд өртөөд тэгээд мань нэмэгтэй дуудаад найзаа энэ тэр ингээ миний дөөж ихэрч хлаад ингэж хуурж агаад гэртээ авчираад хөнөөхөөс өмнө хүчндээд хөнөөгөөд за ийм үйл явцтай одоо цаашаа яриад явах дуугасан айгуу заваан тэгээд нэг төрлийн хэрэг болохоор ямар ч байсан ийм нөхцөл байдалтай 4 охиныг одоо хүчндэж алжээ. Гэхдээ энэ бас зүгээр өссөн айлын эмэгтэй хүүхд ингэ явж байгаа хэрэг бас харамсалтай. За ингээд энэ хоёр маань мэдээж баригдсан. Одоо баригдахдаа энэ хоёрын хамгийн том одоо нотлох баримт нь юу болсон бэ гэхээр өөрсдийнх нь хийсэн take видео буюу бичлэг нь байсан байна. Бичлэг нь одоо шүүх хуралд өөдөөс нь ашиглагдаад тэгэнгүүтээ манай хомол жоохон бас сэргэлэн. Яасан бэ гэхээр би өстөө ингээ манай найз залуу намайг одоо ингээд баг хүчирхийлээд намайг баг ингээд ийм юмнуудыг хийхэд хүргэсэн гэж хэлээд 12 жилийн хоригдол авсан найз залуу нь насаар явсан. Энэ угаасаа ойлгомжтой тийм хэрэг байсан. Гэхдээ ямар ч байсан хомол маань энэ хэрэгээс гараад ирсэн. Тэгээд одоо бол бас амьд сэрүүн сайхан амьдарч байгаа юм байлээ. Ямар нэгэн байдлаар цуврал аллага энэ тэр гаж юм үлдээв. За хомолын маань бичлэг энэ үрээ дуусч байна. Танд ямар нэгэн байдлаар илүү сонирхолтой эсвэл илүү сонсомоор байгаа тийм түүх байх юм бол комент хэсэгт бэлдээрэй. Дараагийн дугаар дээр би үлгэр ярьж ич магадгүй болохоор надад ямар юм сонсомоор байгаас биш мэдэгдүүл би бас ийм юм сонирхт юм байна. Ийм юм сонсомоор байгаа юм байна надаас гэж бодоод бичлэгтээ илүү төлхөө тусах нь. Тийм болохоор үргэлжлүүлээд манай гэр бүл нэгдээд надтай хамт байгаарай. Ингээд лайк, subscribe дарахаас битгий мартаарай. Шингүниверс